Хэлцэх асуудлын дарааллын дагуу 2 дугаар асуудал төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жигсаалт батлах тухай асуудлыг танилцуулна хэмээн нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд үтцийн асуудал хариуцсан 1-р урлагч даваа талаа таныг эндэрт урьж байна. Нэг. За, эрхэм төлөөлөгчдөө энэ өдрийн мэндийг хүргье. За, нийслэл Улаанбаатар хотын төр хувийн хвшлийн түншлийг хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг батлах тухай танилцуулъя. За, төр хувийн хвшлийн түншлийн тухай хуулийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр батлагдаж 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн уг хуулиар аймаг нийслэл хэрэгжих төр хувийн хвшлийн түншлийн төсөл хөтөлбөрийг засгийн газар баталж холбогдох яамнууд хэрэгжүүлэхээр заасан байдаг. За энэ нь аймаг нийслэлийг төр хувийн хвшлийн түншлийн төслийг бие даан хэрэгжүүлэх боломжгүй болгож хөгжих бус хүлээлтийн байдал руу шилжүүлж нийслэл Улаанбаатар хотын бодлого зорилтын хэрэгжилтийг удаашруулсан алхам болсон байсан. Иймд нийслэлийн зүгээс Монгол улсын бүрчилсэн хөгжил, шин сэргэлтийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх, Монгол улсын үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, дэд үтц болон нийгмийн суурь үйлчлэгийг иргэдэд үзүүлэх зорилтын хүрээнд аймаг нийслэлийн зарим салбарын төсөл хөтөлбөрийг тодорхой шалгуурын хүрээнд бие даан хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн төслийг нэмэлт өөрчлөлтийг хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж 2024 оны 8 дугаар сард улсын их хурлд өргөн барьж шийдвэрлүүлсэн. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улсын төсвөөс сүүлийн 3 жилд санхүүгийн дэмжлэг аваагүй эсвэл 100 мянган түүнээс дээш хүн амтай аймаг нийслэл нь эрчим хүч дулаан, хог хаягдлын менежмент, гадаргын ус саарал усны барилга байгууламж, цэвэр бохир усны шугам сүлжээ цэвэрлэх байгууламж, хурдны зам, багтаамж ихтэй нийтийн тээвэр логистикийн төв, хүнс хангамжийн барилга байгууламжийн чиглэлээр гэсэн тус 7 чиглэл төслийг бие даан хэрэгжүүлэх эрхтэй болсон билээ. Энэ хүрээнд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө агаарын бохирдол, авцамын төвжирлийг бууруулах 20 минутын хот буюу нийгмийн дэд үтцийн хүртээмжийг зохистой төвшөнд хүргэж иргэд өөрийн оршин суух газраас 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий бодлого хөтөлбөрийг боловсруулж зарим төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх үүднээс нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүд болон нийслэлийн харьяа байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг тусгасан төр хувийн хвшлийн түншлийн хэрэгжүүлэх төслийн жагсаалт боловсруулсан. Төслийн жагсаалтыг нийслэлийн эрдэм төлөөлөгчдийн хороонд болон намын бүлгүүдийн хуралдаанаар хилцүүлсэн бөгөөд санал гаргасан төлөөлөгчдийн саналын дагуу урд өмнө гэрээ санамж бичиг байгуулагдаж байсан Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв Улаанбаатар дөрвөн улирал хөлөмж Хятад Монголын хамтарсан хүнсний ногоо тариалах шинжлэх ухааны технологийн парк байгуулах төсөл, нийт эзэмшлийн 50 байршлах дэх төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл, Улаанбаатар хотын авто зогсоолын менежмент гэсэн тус 4 төслийг хасаж нийт 33 төслийг уг жагсаалтанд батлуулахаар та бүхэнд танилцуулж байна. Иймд эрхэм төлөөлөгчид та бүхэн төр хувийн хвшлийн түншлийн хуулийн 11-р зүйлийн 11-ийн 4-т заасны дагуу нийслэл Улаанбаатар хотод бие даан хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталж өгөхийг хүсье. Баярлалаа. Одоо хурлын бүчилсэн хөгжлийн хорооны хурлаар хилцсэн санал дүгнэлтийг хороон дарга ариун тавиад танилцуулна. Бүчилсэн хөгжлийн хорооны санал дүгнэлт. Эрхэм нийслэлчүүдээ нийслэлийн эрдэм төлөөлөгчдийн хурлын дарга эрхэм төлөөлөгчдөө нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, удирдлагууд, төрийн албан хаагчдаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Нийслэлийн эрдэм төлөөлөгчдийн хурлын бүчилсэн хөгжлийн хорооны хуралдаан 2025 оны 1 сарын 22-ны өдөр хуралдаж төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жигсаалт батлах
тухай, хотын стандартыг батлуулах, хэрэгжлийг зохион байгуулах журам, заавар батлах тухай, хотын стандарт батлах тухай, зорчих тээврийн үйлчилгээний бүлэгт хамаарах хотын стандартад нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлцлээ. Төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийн 2022 оны 12 сарын 9-ний өдөр батлагдаж, 2023 оны 12 сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөглөж байгаатай холбогдуулан нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатарын захирагчаас төр хувийн хвшлийн түншлэлээр нийслэл Улаанбаатар хотод 2025 оноос эхлэн хэрэгжүүлэх 37 төслийн жагсаалтыг анх удаа өргөн барьсан байна. Уг төслүүдийг төсөв төртгөөр мега төсөл болон төсөл хөтөлбөр гэж ерөнхийд нь хоёр ангилсан байна. Мега төслүүдэд нийт 24 төсөлд хамаарах бөгөөд 35 сая доллароос дээш төсөв төртөгтэй. Нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгуурлаж байх замын төвөгжрөл, агаарын бохирдол зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн төслүүд хамарч байна. Мега төслүүдийг төвөгжрлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, бусад гэж 3 ангилан төслийн үр нөлөө, цаг хугацаа, санхүүжилт зэргийг харгалзан эрэм дараалан оруулсан байна. Үүнд төвөгжрлийг бууруулах төслүүдэд 1-р метроны төсөл, 2-р Улаанбаатар Тарамбайн төсөл, 3-р Шин тойрог замын төсөл, 4-р Туулын хурдны замын төсөл, 5-р тусгай замын автобус гэх мэт төслүүд хамрагдсан. 2-р агаарын бохирдлыг бууруулах төслүүдийн хүрээнд 1-р ТЭЗ 5-р станцыг барих төсөл, 2-р Дулааны Тархамал их усрын төсөл, 3-р Сэлб хот орон суучлуулах төсөл гэх мэт төслүүд хамрагдсан байна. 3-р бусад төслүүдийн 1-р Шин Цэнгэлт хүрээлэн, 2-р Туул усан зохицолбор, 3-р Шин Зуумад хотын дэд бүтцийн төсөл гэх мэтээр эренбэлсэн байна. Төр хувийн хвшил хамтарч дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр төрийн ачаал багасж Улаанбаатар хотын өмнө тулгамдж буй асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх боломжтой болсон байна. Дээр асуудлыг хэлцэх явцад төлөөлөгч Б. Ана Ужин төслүүдийн эрэм дараалал, төслүүдийн өр нөлөө, ач холбогдлын талаар төлөөлөгч С. Даваасран хувийн хвшлийн оролцоо, хамтын ажиллагааг хангаж байгаа нь зүйтэй үйл ажиллагаа болох талаар асууж санал хэлсэн болно. Төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай асуудлыг нийслэлийн иргэдийн төлөөлчдийн хурлын ээлжид 2-р хуралдаанаар хэлэлцүүлэхийг өсчихсөн хөгжлийн хорооны гишүүд 100% саналаар тэмцсэн болно. Хэлцэн шийдвэрлэж өгнө. Өсчихсөн хөгжлийн хорооны дарга Ил Аронт ягсан байна. Бүсчилсэн хөгжлийн хорооны санал дүгнэлтийг уншиж танилцуулсан Аронт төлөөлөгчид баярлалаа. Одоо төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай асуудлын танилцуулгатай холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч. За ярих төвчлөрөн дээр дарж захиалга өгнө. Асуулттай төлөөлөгч алга байна. Хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч. Саналтай төлөөлөгч алга байна. Төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай тогтоолын төслийг уншиж танилцуулъя. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48-ийн 1-т хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14-ийн 1-т хэсэг, төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11-ийн 1-ийн 4 дахь заалтыг тус үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь. 1. Төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг хавсралтаар баталсуугай. 2. Батлагдсан төслийн жагсаалтыг холбогдох хууль журамд нийцүүлэн бүрэн шинжилгээ хийж, шаардлагатай бол хөгжлийн бодлогын баримтчиг тусгуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгэгийн Нямбатарт үүрэг болгосуугай. 3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хурлын эдийн засаг төсөв хөрөнгө оруулалтын хороо сандаг сүрэнд даалгасуугай. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч алга байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч алга байна. Тогтоолын төслийг редакцийн засвартаагаар батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт.
Уралдаанд оролцсон төлөөлөгчдийн 55.9% саналаар тогтоолын төсөл батлагдлаа.